Монголын үндэсний кино урлаг өөрч хөгжсөний түүхт 80 жилийн шаргал хуудсанд нэрээ мөнхөлж дүрээ үлдээсэн уран бүтээлчдийг хөрөг нэвтрүүлгийн эздээр онцолж байна. Өвгөрөө бид Монгол улсын гавьяат жүжигчин Цэндаяшийн амьдрал уран бүтээлийг хүргэж байна. Тэрээр кино урлагийн салбарт залуунаас авьяас чадвар, урууханаа харамгүй зориулсан чадварлаг жүжигчин, орчуулгын киноны нэрт мастер юм. Би бол урлагийн хүн болно гэж ерөөсө бодоогүй явж хагаад урлагийн хүн болсон хүн байгаамаа. Нэг л хийсж байгаа хам хуул шиг салхинд хийсж явж байгаа л гинтхэн л тэгэл урлагийн хүн болсон. Одоо намайг анх театрт урлаг гэж одоо тэр их агуу их одоо юунд бол хөдөлмөрт бол хөлиймэн тэр босхыг анх алхуулсан хүн бол тэр төрийн шагналд урлагийн гавь цэтгэлтэн Ванган гэж Ламживын Ванган гэж хүн байсан. Ванган гэдэг маань хэн блэ? Тухайн үеийн урлагийн том мастер орой тэргуунд нь явж исэн хүн шүү дээ. Тийм хүний анхааралд өртөж, тийм хүний халамжаар эн чинь халамж гэж хэлнэ. Жүжигчин хүний хувьд бол өөрт нь хүн зориулж зохиол бичнэ гэдэг бол асар их ад завшаан. Яг хувь хүнийхээ жүжигчнийхээ одоо дэлгэцэн дээрх бүтээлийнхээ хувьд бол Цэндаяш гэж маш их өвөрмөц жүжигчин гэж болно. Одоо зарим улсууд бол ингээд их олон цуварсан гол дүрүүдэд тоглосон байдаг. Зарим улсууд бол их гол дүрийг тодтогсон чимэг дүрүүд их чадамгай тоглодог бас юм байдаг. Яасан байна. Явж ирсэн. За сайн. Хүүгийн дээр тавтай үдтэй. Тавтай. За ийшээ орно. Ордоор шинэ байрыг чинь нэг сонирхчихъя. За өнөр бүлэг киноныг хутгууш гүндэгмаа гэдэг дүрийг Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Энэ бол 2 дугаар дүрээс жижигхэн дүр. Ер нь бол бараг л оролцсон тоглогч л доо. Тэгвэл тэр хутгууш гүндэгмаа гэдэг дүр ер нь бол тэр гол дүрийнхээ 2 жүжигчнийг даваад гарцсан. Авьяасаараа өөрийнхөө тэр галцгоороо дэлцсэн. Ийм л одоо жижигхэн дүрийг галзуу бүтээдэг галзуу жүжигчин. Өрөм мэд марцнаас ач нарч хаавна. Байтгүй шүү. Юу? Хүү маань ихнэр хүүхдгүй гэж мэлцээд байлаа. Бүр хачийн болж байна. Тэгнэ тэр би нэг юм гадарсан. Чи юу гадарлаа? Танай бэр чин нөхөртэй байсан байна. За багш хүн гин. Альма гэдэг гинлээ. Чи хаанаас мэдээ? Өнөө самбуугийн дүү охин тэднийг таньдаг юм байна. Би гэрээ нүртэл заалгаад авсан. Нөхөр нь дандаа хөдөөгаадаа явдаг. Гэрийн бараа хардсан баг. Тэгээд салчихгүй юу? За башул халуус ирдэн цагаад очдөг хэрэг. Хой. Жаалцгой мацаас юмсаа даваад хүү хийхтэй нөх юм уу? Юу юм? Цагаан идээр өрн харуул. Өнөр үлд би бол нэхлээд ассистент найруулагчаар жигддэг ажиллаач гэд би ассистент найруулагчаар ажилласан. Тэгээд байжсэн чи пров хийлгээд пров одоо ассистент найруулагчин жүжигч цуглуулна пров хийн одоо өчнөд улсуудыг шалгаруулна гэл гүйдэг өчнөө л ажил болдог шүү дээ киноны жүжигчин шалгаруулах гэж. Тэгээд өсөн тэр гүндэгмаа дөрөөсө пров хийхгүй байгаад байсан байхгүй юу? Бүх жүжигчтэй би мэдж байгаа юм чинь энийг муухай аваа. Би тэр нэг муухай цантаа муухай аваа болохоор энэнд л би тоглохгүй шүү. Айгүй л намайг тоглож хэлэн тэгээд энийг муухай аваад яагаад бороо гэдэг юм болоо гэд гүндэгмаагаа яах гэдэг юм бэ гэлээсэн. За яах вэ тэр яах вэ. Тэгэл ягаад байсан чинь нэг өдөр харин жигждгоо дууж гин гэсэн чинь гүндэгмаа товцол гэдэг юм шүү. Зохиолд бол тэр бетон чи юу байсан бэ гэж асуугаад өрөм гэж хэл. Тэгэхээр хайр юм гэж хэл Цэндаяш гэдэг ахгүй. Зохиол тийм үгүй авахгүйсэн байхгүй. За жиг юм одоо болно чи яасан шуналтай байгаа вэ? Яасан шунж барагддаг байгаа вэ? Одоо болно. Ястай нэг хэлэхгүйгээд хоёлаа бас тэр лефт нүүдэнд багштайгаа муудалцаад тэгсэн мод олгор сурангаа энэ Цэндаяш минь дээ чи над хэдүүгээ хэлээд өвчтөө жигээгээ боддоо битэд даралтын ихтүүлчтэй чигээд гойгаатай харна тэр нэг үгийг хэлжсэн байхгүй юу? За явах. Хөө ийшээ гараач. Юуны тохон төрлгөл хамаг юм авч. Тэг тань юу байсан? Түүхөөр хайр юм. Бас тэр хүүхдийн тэрэг ч одоо юу гэсэн үг вэ? Чиний чур ялгаа юу ахав те? Тэр хоёрын ялгаантай чинь зориулж ацарсан нөхгүй яах юм? Чи бол буцаагаад аваад явах юм уу? Авалгүй яадаг. Цэндаяшийн тэр жүжигчний ертөнц бол давтар дэшгүй тийм сайхан ертөнц.
Өөрөө бол тэр өнгөрсөн өөрийнхөө уран бүтээлийн тухайд орсомжиндаа ярьж байгааг ингээд сонсох заримдаа цэвэн жугаа шиг тийм сайхан хүн болох юмсан гэж боддог байсан. Тэрний хонс их сэтгэдэг байсан гэж ярьж байгаа байдгийг. Гэтэ тэр бол цэвэн жугааг ч өөр ертөнц, цэндвэш өөр ертөнц. Гэтэ цэндвэш тэр цэвэн жугаагаас өрөөсө тутах юм байхгүй шүү, агуу том ертөнц. Ийм учраас би цэндвэшийг ер нь ямар ч төр тоглоход бэлэн тийм ертөнц тэнд байж идэг гэж ойлгодог. Цэндвэшигч бол ер нь 2 дугаар дүр эпизод гэж ярьдаг юм да. Туслах дүр. Тэрийг одоо маш гарамгаа хийдэг. Тэрийг бол тэртээ дөрвөн үзэгчдийг би мэдж байгаа байх гэж бодож байна. Чиний ойлгох манай дэмий цэцэн хоёрын чир дожижсан матчаа. Одоо ахны нэг автах нэг юм. Чиний ихний заавал цахил хийсэн чамчиг бач. Цай чинь ахсан бол чи тэр салбарын тарас хөглөө газар тавьж. Ичийн тажаахан тавьшээ. Эзний чи ээж чиний хүүхний заяа үн багтуулж байгаа мó? Бурхан тамаад харьцуулж байгаа мó? Ичийн дээр саналж чигсэн болсон шүү. Хастай хастай болсон учраас жаач нэмдэ. Ичийн харгасан гэж дахиад ургаш. Ухаалта. Хадасрыг хотны дараад 30 хэктар их газар нэ. Өнөөдөр ичийн маргаас таврыг авч мэдэнтэй таанар. Бамрын чигээр манай дихэхэн гаваадаг өдөр одоо хийж ажиллаж. Би танайд хайцгаж мишин чинь бабаад бишсэн хүн. Ичийн тэгж болохгүй шүү. Ичийн надад хөдөлгөндөө гэж мүндэ. Өнөөдөр чинь хөдөлгөөн. Би танайд бабаад чинь ахтай мэдээ. Манчны хийхрээ хоёр хооронд хийсэн нэг ахсан юм байсан. Тэр авгаа тоглоход бол биш та 20 хэдтэй байсан юм дээ. 30 хүрээсэн өргөөсөн баха. Тэгээ тэнд бол цэндэ өвгийн дайны болгол, цэндэ өвгийн дайны бод, цэндэ өвгийн дайны хөгшрүүл, цэндэ өвгийн дайны хувцсанаар олж өмсвөл тэгэл одоо би худлаа яаж чаддаггүй зүгээр тэр үед бол намайг тэр баяр жаргал гэдэг нүүр будгийн мастер хүн байсан. Тэр хүн нүүрийн минь л одоо өдөртөл нэг бодно, өдөртөл өглөөрэл нэг аль ботыг нь хөгшрүүлж бодно. Ягаан гажид гэж тэр дүрийг бол тэр нийслэл хүү гэдэг кинонд гарч ирсэн дүр л дээ. Тэгээд би Вангнаас тэгсэн. Үгүй энэ нэг бөөн тос болцсон. Энэ огт нь үзэж хараагүй. Энэ хүн хаанаас гараад ирвэ? Энд ч одоо юу вэ? Ёстой нэг тостой утгалцсан жолооч юу юм уу гэсэн чинь Дундгой аймгийн сүү тосны механик Жавхан гэдэг хүн гэсэн. Тэр Жавхан гэдэг хүн анх тэр нийслэл хүү гэдэг киногоо барьж Ванган дээр ирсэн тэр юм билээ. Тэгээд нэг нийтмийн аястай жоохон зохиол барьд ирлээ. Энэ нэг эвлүүлээд кино болгочихсон гэд багш маань. Тэгээд энэ хотгийн дэргэд нэг 2 үг хэлж байгаа хүүхэн байна. Эний чинь би нэг жүжигчэндээ зориулаад хэдүү нэмээд тэгээд нэг жүжигчнээ тоглуулчих гэж зохиолчсон гойсон гинлээ. Тэгээд багш минь тэр хэдүү үгийг надад зориулж бичээд намайг тоглуулсан. За киноны зохиол баг уншиж яхад хүмүүс уншаад гарч ирэхэд намайг ягаан гаж та гэд хүмүүс дууддаг байсан. За юу гэж юм бэ? Хөөцлаа. Хани удаа чатаагаар өнгөрөөл гэж байна. Хогчин намайг хэлээд байхад хормоогоос ирсэн амт ингэж голгоод байлаа. Ванган тэр зохиолдоор үнэн тууштай ажилласан. Тэр зохиолдоор ажиллаж байхдаа тэр зохиолын дотор нэг эмэгтэй байсан юм уу? Аль эсвэл Ванган тэрийг тэр зохиолд суулгаж өгсөн юм уу? Ямар ч илгсэн тэр зохиол дотроос тэр ягаан гажид гэдэг нэрийг өгсөн. Ванган тэр ягаан гажид гэдэг нэрийг өгөхдөө энэ Цэндаюшт таарна гэдгийг ч лав мэдэж тэгж хэлсэн баг. Тэгээд багш маань одоо надад ийм юу дүр зориулаад бичиж яхад над муу тоглох хэрэг байгаагүй.
Би ямар нэгэн аргаар энийг хангаждаг жижигхэн дүрлэлтэй жоохоо юм шүү дээ тэр чинь. Тэгээд энийг л би багшийнхаа сэтгэл төртөл тоглох ёстой л гэдэг надад ганц юм зорилго байсан. Тэгээд тоглосон. За дараа нь бол тэр хар зургийн багш үздэг, одоо болж ийн үгүй юу үздэг, киноны бүх зураг дуусахаар үздэг тийм байсан. Тэгээд би тэр арт л одоо айгаал зүрх хамаар гарч ирэл одоо хаашаа яадаг лээд одоо багш минь юу гэж хэлдэг бол гэсэн чинь бүх хар зургаа үзэж дуусчаад молодец Синдэвша гэж гарч исэн юм байна. Хүн 13 мэгтэй гэж ба. Мэгтэнтэй гихчил битгий болоосоо. Гайгүй. Маргааш тэрмөө залууг чинь дувсан гээ сор руу явуулчих. Нэгэн сэтгэлтэй болчихсон бол өөр бариад байтугай өнөөх нийслэлд нь буцаасан ч нэмэр болохгүй юм байлгүй. Цэнтэй жүжигчин бол яг тэр өөрийнх нь байж байгаа дүр төрх одоо жүжигчний амплуа нь бол тэр дүр дээр яг цахилал гарчаар тэр 13 мөхний чинь нэг нөө хаа гэд инээж байгаа тэрийг бол одоо цэнтэй жүжигчнээс өөр хүн тэр үед тоглохгүй л байсан байх. Тэгэхээр тэр юмны донж гамтыг тэр богинохон хугацаанд дотор яаж амжуулж гаргаж чадж гин гэдгээр л жүжигчүүний чадвар гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол ерөөсөө ёстой одооны хүүхдүүдэд хэлдгээр бол дэлгэцэн дээр наагаал өгчихсөн. Тийм учраас тэр одоо хүртэл хүмүүсийн дунд ингээл яригцаар байдаг шүү дээ. Ерөөсөө яангачдаар амьдарч байгаа. Би ерөөсөө ягаангачдыг идэж яваа хүн. Би ягаангачдаар Монгол улсын гавьяа жүжигчин болсон гэж боддог. Би Монголын ард түмэнд ягаангачдаар танигдсан намайг одоо 5 настай хүүхдээс эхлээд одоо хэдэн настай хэдэн нас байдгийг бүгд таньдаг. Намайг Цэндэвш гэж мэддэг, ягаангачдаар нь мэддэг. Энэ бол дууны тасал. Энэ дуучны өвөрөө оруулах гол ажил энэ хийгдэж. Бас жилдэн гадаадын хоригчийн кинод Монгол хэлний хөрвүүлж байна. Орчуулгын кинонд бол ер нь дубляж гэж юу юм бэ? Гэдгийн одоо нэг тод жишээ авах кино болсон кино бол ийм нэгэн явдал. Служебный роман гэдэг. Могу весь мир я обойти, Ийм нэгэн явдал. чтобы найти кого-то, чтобы найти. Энд бол Дамдан Базаргой, Цэндэвшгой хоёр ер нь орос жүжигчнээс нь илүү дуу хийчихье гэж хэлж ирсэн шүү тохойд. Ийм нэгэн явдал гэдэг нэг 2 ангитай нийтмэн кино байдаг. Тэрний тэр Калугина гэдэг одоо дарахт дуу хийсэн. Таныг сайл гэх санаатай хэлчихсэн. Ер нь тандвал би ихсэн. Та намайг ер нь яах гээд байгаа юм бэ? Ингэж үзэж чадахгүй байх. Танд би ер нь ямар гэм хийсэн бэ? Таныг би нүд үзүрлээгүй дээ. Нүд үзүрлээгүй. Ажлаас чинь хал солиогүй дээ. Одоохондоо гүйл байна л да. Шагнал нэмэгдэл тогтмол өгч байсан. Та ингэж шүмжлээ гэж байгаа тааж тэгээ даргаж байж байгаа цагт. Ийм нэг явдалтай чинь Оросууд ээж Дамдан Базаргой ягаангачд одоо Улсын гавьяа шишин Цэндэвш хоёрыг оруулсан байх чил. Оросоосоо илүү дуу гаргасан байна. Оросууд хүртэл ингэж одоо инээдми тэр өнгө хоолойных нь жанр өнгө хоолойгоор тоглож байгаа. Бүр гайхаж байсан. Яасан ч их шүртэй юм. Та яаж вэ? Дур зоргоор орж ирчихэд элдвэн болоо юм яриад байдаг. Та ч уйлж байгаа юм уу да эн чин дараг хүн яаж уйлж болох вэ? Би тэр Танд ямар хамаа байна? Миний юу хийхийг таараа заах болоог байхаа. Заагаад өгдөг газар бас байдгийн шүү. Ханаас тайвшралтай. Хөө яаж тавьж. Гүн би нэг ус хийгээд бол та уугсан болоо. Оросын тэр нэг жүжигчин тоглолцсон кино байна. Френдлих гэж үхэн тийм ээ. Тэр хүн тэр Оростой агуу хүн шүү дээ. Тэр хүний тэр бүтээсэн дүрийг энд Цэндэвш орчуулад монголчлоход дахиад өөр нэг френдлих тэнд бий болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол Цэндэвшийн агуу сайхан жанр. Өөр энээр нь бахархад юм. Тэр хүмүүс маш их сонирхож гайгүй хийсэн, сайн дуу хийсэн кино гэж ингэж ярьдсан билээ. Тэрнтэй би бас их хөдөлмөр, маш их хөдөлмөр зарж би тэр кинонд хийжсэн би сандаг. Тэгээд бодож яхад залуучууд минь одоо мэргэжлийн зөв сонгож насны хоол шиг уулын өндөрт гараад уруугаан гэд тэндээс би наашаа хэлсэн шүү гэж бодоход одоо жаргалтай баймаар
баяртай баймаар сэтгэлд үлдсэн маш их юмтай ингэж л байвал одоо бидний болоод залуучуудын минь хүсэл одоо биелэндээ л гэж ингэж бодж явдаг.